За хэрвээ ингээд нөө хятад явж байгаад ч юм уу те хүмүүс халуурах ч юм уу ханаа төрөх юм бол тэгээд сандраад хушуухан шиг нутаг буцъя л гэж боддоо шүү дээ. Тэгэх юм бол заавал тэгээд авах шаардлагагүй. Одоо жишээлбэл бид нар ирээд нэг 3-4 хоноод манай хүүхэд өвдөөд тэгээд эмнэлэгт үзүүлээд эмчилгээ бичүүлж аваад тэгээд 3 хоногийн эмчилгээ бичүүлж аваад дараа нь дахиад эмчилгээгээ сунгаад 4 хоногийн эмчилгээ бичүүлж аваад эмээ уугаад одоо зүг зүгээр болсон. Тэнгүүд нөгөө мэдээж хүүхэд чинь ханаа төрчихээр дагаад бас нөгөө нэг том хүмүүс ханаа төрчтэй шүү дээ. Тэнгүүд чинь би ханаа түрээд идэгчж байгаа юм. Тэгэхээр миний дархлаа арай сайн байгаад байгаа ч юм уу. Тэгэнгүүт манай нөхөр болохоор одоо бас баг зэрэг халуураад байгаа байхгүй. Тэгэхээр эмчэд үзүүлээд эмчилгээ бичлүүд авах гээд ирсэн байна л да. Тэгээд эмч бичиж өгж байгаа эмчилгээнүүд нь ер нь бол Монголын бичдэг эмчилгээтэй бол ер нь бол их адилхан. Тэгээд мэдээж нөгөө антибиотик авах шаардлагагүй байх юм бол хүн өөрөө нэг эмчээ зарагддаг 990 тэгээд нэг уулын тангман гэдэг нэг юм уудаг юмнууд найруулж уудаг тэр автуу шиг юмнууд байдаг. Тэд нар нь бол маш сайн үйлчлэгтэй. Би бол тэрийг уусаар агаал зүгээр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ антибиотик эмчилгээ шаардлагатай байна гэж үзэх юм бол эмнэлэгт ирээд бичүүлж болдог. Тэгээд нэг гадны иргэнийг үздэг юм уу үздэг юм уу гэж хүмүүс айгүй гахаад идэв шиг үлээ. Тэгэхээр би болохоор одоо яг хэрвээ та нар сонирхож байгаа юм бол үзүүлээ гэж бодсон юм л да. Би за яг зарим хүн хүртэгчтэй байж ирж болно. Одоо жишээ нь манай 3 хоногийн эмчилгээ бичээд өглөө гэхэд дандаа хятад ер нь бол ингээд нөгөө манайхан шиг 7 хоногор бичиж өгдөг учраас 3 хоногийн эмчилгээ дуусна. Тэгээд нөгөө антибиотик үйлчлээ уух хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Тэр үед нь яадаг вэ гэх юм бол дахиж ирдэг. Дахиж ирээд амбулаторийн цаг авч агаад нарийн мэрэгжлийн эмчид үзүүлдэг. Жишээ нь манай хүүхэд 3 хоног дээр эмчилгээнд дуусаад амбулаторийн цаг аваад тэгээд бүр дээшээ доош ингэж арай дээр давхар мохорд очиод нөгөө нэг зориултын юм чихний дуран мурангуудад тийм чих амар олон эмчт үзүүлж агаад эмчилгээг өргөжлүүлж ямар эмчилгээгээр солихоо боддог юм байлээ гэсэн. Тэгэхээр за тэгээ эмчилгээний үр дүнгийн хувьд бол үнэхээр сайн юм байлээ. Эмний үйлчлэг бол үнэхээр сайн байдаг юм байлээ. Тэгээ хамгийн сони юм хятад хизээч нөгөө нэг бичиггүйгээр болоод эмгийн аптекаас ер нь хэр барахтай антибиотик бол гаргадаг учраас аль болохоор эмийн бичиг аваад тэгээд өөрийнх нь эмнэлгийн аптекад төлбөрөө ихэлж төлөөд тэгээд эмийг ч юм бол өгчдөг. Тэгээд хамгийн сонин миний үнэхээр гайхсан юм бол тэр байна. Эмчийн үзлэг болоод эм болохоор аимшигтай хямдхан байдаг. Одоо чи манай хүүхдийн үзлэг 50000 төгрөг болсон. Хамгийн сонин юм. Тэгснээ эм нь гэсэн чинь баахан антибиотик баахан ингээд хэрэгтэй гэсэн баг 4-5 эм аваад ингээд баахан уут дүүрэн юмнууд байгаа байхгүй юу. Гэхдээ бүгдээрээ нийлээд 45,000 болоо. Тэгэнгүүтээ хамгийн сони юм гэсэн чинь ерөөсөө нэг ширхэж одоо манай ч том хүний эмийг хуваагаад өгөөрэй гэдэг чинь тэр талдаад өгөөрэй. Ерөөс тийм юм байхгүй. Бүх эмнүүд нь яг чихэр шиг яг хүүхдийн зориулттай тунгаараа байдаг. Тэгэж одоо талдаа том хүний эм талд нь мална гэсэн юм ерөөсөө байдаг юм билээ л дээ. За ингээд emergency одоо яг ийм хэсэгт нь бол бүртгүүлээд орно. За мэдээж паспорт байх хэрэгтэй. Тэгээд би гадаад хүн тэг ингээд би үзүүлмээр байна гэж хэлсэн. Ууг нь бол бараг хөтчийн хэрэг байхгүй дээ. Яагаад гэхээр зүгээр манайхан Google Translate руу ороод тэгээд би гадаад хүн бас давуу тал нь гэх юм бол хичнээн их хүн харагдлаа ч гэсэн битээ сүр дээрээ яагаад гэхээр амар ойлгомжтой байдаг. Яагаад гэхээр бүх юм нь тэнцээ гэд төөрсөн ч гэсэн заагаад хүн бол аягуусаа олддог. Ер нь их ойлгомжтой байдаг. Дайжгүй. Тэгээ бидэд эний чинь ч гэсэн би бас шууд сурчаагүй шүү дээ. Энэ чинь бас сурах гэж энд байдаг найз нөхдөсөө тусламж авна. За тэгээд буудлын ресепшнээс хамтар дагуулж авна ном тий. Тэгээд энэ чинь бас 2-3 удаагийн үйлдэлийн дараа сурсан зүйлээ та бүхэнд хэлж өгч байгаа. Тэгээд бас хин мэдээж лилэг нэгт Монгол ахын дүүсээ та бүхэн ирээд бас битгий газарлаасаа аяллаа сайхан тавтаа тутаа үргэлжлүүлчихээсэй гэж хүсэж байгаа учраас мэдээж хүн юм чи өвдөж хавдаж болно шүү дээ. Тэгэх юм бол заавал буцаал амар зардал гаргаж ирээл төлөвлөгөөг нь ураагаад зардал гаргаж ирчээ төлөвлөгөөг нь ураагаад нутаг буцаасаа бодохгүй байгаа учраас ажиллаа дуусчихасаа гэж бодож байгаа учраас эмнэлэг домлогт үзүүлэхээр бол ингэж үзүүлдэг шүү гэж хэлж байгаа юм. За тэгээ энэ эмнэлгийн хаягийг авъя гэх юм бол та бүхэн маань одоо дүүрэг хамаарахгүй үсчихдээ юм шиг байгаа. Заавал аль буудал буусан гэдэг асуугаад байхгүй учраас зүгээр энэ эмнэлэг рүү хүрээд ирчих болноо. Тэгээд эгийг нь бас надаас хүсэх юм бол комментээр оруулж өгч болноо. Айгүй том эмнэлэг байгаа. Тэгээд эхлээд 3 хоногийн дотроо яаралтайгаа авчаад тэгээд цаашаагаа ирээд нөгөө нарийн мэрэгжлийн эмч хамж болох гэстэй. За тэгээд дээрэс нь ойр зүгрийн нөгөө нэг энгийн эмнүүд байдэн шүү дээ. Тэ одоо жишээ харшлын эм бамбаа улчирхан дааврын эм тэ аптекаас авч болдог жороор олгодог зүгээр энгийн эмнүүдийг захиалъя гэх юм бол заавал иргэншлийн паспорт шаарддаг. Тэгэхээр тэр үед бол заавал
автыг орж авна гэсэн дуудлагаар ирэх боломжгүй. Тэг би бол нөгөө хятад найзуудыгаа гуйж байгаа захиалаад авчдаг. Гэхдээ та нар хэрвээ тийм юм шаардлагатай бол өдрийн цагаар автыг ороор автыг аягүй таачаад идэг байхгүй юу? За надад болохоор ингээд эмчилгээ бичээд өгчлөө. За сая эмчтэй үзлэг гараад ирсэн. Тэгээд одоо нэр шинжилгээний хариу гарсны дараа тэр машинаас авчдаг. Тэгээд за шинжилгээний хариу авах машинаас хэрхэн шинжилгээний хариу авах уу гэдгийг нэг харуулъя. За энэ дээр дарна. Тэгээд ийм QR кодтай байдаг. Энэ дээр дарна. За энэ дээр ингээ уншуулаарай гэж байгаа. За тэг хариу гараад ирнэ. Тэгэнгүүт энэ дээр саяны нэг чагт гэх юм уу тий дарна. За тэг хэвлэгдэнэ. Ер нь гэхдээ бүх юм ингээ автомат болцсон амар л байна л та. Бид нар шинжилгээний хариу авна гэж бөө юм болоод идэх тий. За ингээ шинжилгээний хариу гараад ирж байгаа. Тэгэхээр шинжилгээний хариу авахд бол ерөөсө цаг аваад ах юм байхгүй. Одоо болохоор зөвхөн шинжилгээ бичүүлээд тэгээ төлбөрөө төлөх гэж байна. За ингээд им авсны дараа, им бичсний дараа шууд ингээд тамга дараад төлбөрөө төлөөд тэгэнгүүтээ миний паспорт чамд байгаа. Тэгэнгүүтээ шууд аптек руу очиход бэлдээ савлаад өгчдөг. Тэгээ хэрвээ им тамгагүй цаас өгөх юм бол өөдөөс шууд цаашаа бай гэдэг. Тэгэхээр заавал тамга даруулах хэрэгтэй шүү. За тэгээд им бичүүлээд авсны дараа одоо би очиж хоолой хөнгөн өвцсөн учраас хоолойны хүлхмэл энэ төр бичүүлсэн байна л да. Бичээд өгсөн л байна л да. Тэгээд одоо ингээ очролж байгаа дишээгээ энийг өгчнө. Тэгэнгүүт жохон хэсэг хугацаа авч агаад бүх имийг чинь савлаад уудлаад өгчнө. Нэрээ сонноос хятадын хаач явсан ингээд ус үнгүй авах юмнууд байдаг. 0 ус хасаагүй байдаг. Ингийн аптекуудад баг антибиотик энэ төр бол олгодог. Гэтэ миний энэ дээр бол ямар ч антибиотик байхгүй байгаа да баг. 这个多少天喝？ За бүх юмнуудыг бичээд өгсөн авсан. За тэгээд түрүүний харуулсан эмнэлэгт очих шаардлагатай үе танд тулгарх юм бол комментор би хаягийг нь бас оруулчих нь хэрэгтэй хүмүүс л авъя гэдээ бас бичээрэй. За хэрвээ зарим таксины жолооч нар бас нэг бичиг үсэг сайн ялгадаггүй байхгүй. Тийм бол яг одоо миний хэлэх гэж байгаа энэ үгийг зүгээр чэйжлээд өөрөө хилчээрээ. Тийм бол ер нь бол 90 боргийн такси олчих нь. Ягаад гэвэл энэ маань өөрөө Жинан их сургуулийн харьяа 1-р эмнэлэг гэж явдаг юм байлээ. За. Жинан даашвэ醫院. Жинан даашвэ醫院. За ингээ хэлчихээрэй. Чадлаараа та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэж чадсан баха гэж найдаж байна. Хэрвээ таалагдах юм бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ эрүү сарвал байх болтугай.